Нийтийн эзэмшлийн зан талбайд байрлуулсан төргүү үйлчилгээний цэгүүдийг нүүлгэж эхэлсэн. За тухайн түүцийг ажилуулж орлогоо залгуулдаг иргэдэд нээлттэй ажлын байр санал болгосон ч тэд хүлээж аваагүй гэж албаныхан тайлбарлаа. Харин түүц эрхлэгч иргэдэд тэр тухайн мэдээлэл өгөөгүй мөн ажилуулаад сурсан чиглэлээрээ худалдаагаа өргөжлүүлэхийг хүсэж байгаагаа тодтогсон юм а. 207 төргөн үйлчилгээний цэг байж байгаа. За энэ цэгүүдээс өнөөдөр бид нар 57-г бол буулгацсан байж байна. За түүц бол одоо түүхэн үүргээ гүйцэтгсэн гэж бол бид ингэж үзэж байгаа. За одоо бол яг гэхээр зэрэг бид нар бас хотын өнгөж үзэмж, за хотын одоо стандартыг сайжруулах чиглэлээр бас энэ арга хэмжээг авсан. Тэр зөв. Түүс бол айл талтай шүү дээ. Ер нь бол замбраагүй байх талаас нь бас шаардлагатай. Төвцнүүд байхаар нэг одоо хүмүүс чинь ингээд зурж мөрөөд явж махад ер нь амар хэцүү байдаг шүү дээ. Одоо төвцөнд байхгүй болохоор ер нь хүмүүс ингээд зурж мөрөхөд ер нь чөлөөтэй байх. Тэгээ буулгасан зүгээр хаа хэлчихсэн. Нэг талаараа замыг бол цэвэр харагдуулж байна. За иргэдийн хувьд бол одоо нийт эзэмшлийн зан талбай одоо чөлөөтэй болсонд бол сэтгэл хангалуун байна. За харин Улаанбаатар хотын хэмжээнд гэхэд өнөөдрийн байдлаар нийтдээ 645 төргүү үйлчилгээний цэгийг бол одоо зам талбайг нь чөлөөлөх үүднээс за буулгасан байгаа. Гэтэл яг мөн тооны одоо иргэд бол орлогон тасалдаж байгаа гэсэн үг. За тэгвэл одоо энэ дунд жишээлбэл хүнсний болоод за соёлын бараа бүтээгдэхүүн, ном худалдаалаг гэх мэтчлэн олон төрлийн одоо бараа бүтээгдэхүүний худалдаалдаг байсан иргэд бол одоо ажлын байргүй болж орлогон тасалдлаа гэдгийг бол хэлж байна. За тэгвэл яг одоо миний зогсож байгаа багшийн дэдийн автобусны буудлын яг энэ нийтийн эзэмшлийн зам талбайд үзэгч та бүхэн харж байна. Ард бол ингээд аль хэдийн номын худалдаачд бол гар одоо худалдаанд шилжчихсэн байгаа. Өмнө яг энэ нийслэлийн яг одоо нийтийн эзэмшлийн зан талбай гэх багшийн дэдийн энэ орчимд нийтдээ 11 түүц за номын худалдаа хийдэг байсан бол за ийхүү одоо түүцийг нь ачаад аваад явчихсан учраас эргээд гар худалдаанд шилжиж байгаа гэдгийг хэлж байна. За уг нь бол дүүрэг болгоноос эдгээр түүц эрхэлж байгаа хүмүүст бол одоо тодорхой хэмжээний нээлттэйгээ ажлын байрыг санал болгож байгаа. Одоо үүн дунд нь ойдолчин, за үйлдвэрийн ажилтан, махны борлуулагч, за үйлчлэгч, хамгаалагч гэх мэт олон төрлийн ажлын байрыг бол санал болгож байгаа гэж албаныхан тайлбарлаж байна. За тэгтээ тухайн одоо түүц эрхлэгчид за тэр дундаа номын худалдаачдын хувьд бол тийм ажлыг хийх боломжгүй, өөрийн хийгээд сурчсан энэ ажлаа бол хийх нь зүйтэй гэдэг дээр бол өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Одоо буцаад нэг баг 90 он руу гал явж байгаа гэсэн үг байхгүй. Одоо энэ чинь зах зээл ч уламжлал хөгжих ёстой байтал ингээ ард иргэд нь улам л 90 он ядуурл руу одоо ингээ уруудж байна л гэсэн. Боломжийг нь хангаж өгöd 99 м квадрат газар энчнээс олгооч. Одоо бид бас ийм байна. Одоо ингээ харуулчих. Ийм юутэй одоо ийм шилэн байна уу? Шилэн тийм ээ? Металл фасадтай байна уу? Металл фасадтайгаар нь ингээд бид бас яг энэ орчин үед нь яагаад түүзэж аад үзээд байгаа бол энэ өөрөөр ингэж явааж энэ номын худалдаагаа бид бас цааш нь дахиж үргэлжлүүлэн ажилламаар байна. Тэр төргөө манай дээр одоо том худалдааны төвүүд байгаа шүү дээ. Тэгэхээр тийм учраас одоо энэ төвүүд дээр талбай түрээслээд энэ хүмүүс энэ бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд бол боломжгүй зүйл бол байхгүй. Яг энэ одоо энэ боловсролын төвлөрсөн систем энэ газараа л байрлаж ээж өөрөө борлог. Ороо аж тарлаа, лизингийн бүрээс суулаа, замраа дэлгүүр орлоо, нэг талах нэг сүү аваад, тарг аваад гэртээ ордог усуд. Ерөөсөө яг Монгол хүний амьдралыг яаж явж байгаа тийм. Тэгээ баяж сахсан тийм бол биш. Энэ сая 5 дахь өдөр манай нийслэлийн засаг даргын 5 газраас 2 санал тавьсан. Таныг яг одоо ингээд диплом шаардахгүй ажлын байранд нийслэлийн төр захиргааны бүх байгууллагад ажиллахыг урьж яана гэсэн. Үгүй гэсэн. Нарантуул олон улсын худалдааны төв болон энэ хар хорин худалдааны төвүүдээр лангуу одоо бүтэн жилээр нь түрээсэлж өгөө. Бид нар түрээсийн зардлыг хотын захиргаанаас даая гэсэн. Үгүй гэсэн. Тэгээ яг өнөөдөр бид нар дээр ирээд шаард хуудасаа өгөхдөө за нөхөр чи нэг болч. Чи ийм ажил хийч гэсэн юм байхгүй. Төдөө сарын төдний өдөр нүүлэг нүгөөгөө бол бид нар одоо ингээд албатан чөлөөлнө гэсэн юмсан. Хугацаандаа ирээд цагдаагийн хүч чиглэл тэгэл аваас. Одоо чи би номноос өөр ер нь ажил хийх ер нь сонирхолгүй л дээ. Ягаад гэвэл энэ чинь хүн чинь угсаа хийх дуртай ажиллаад хийж ээж мэдээ тэндээсээ аж аргал одоо юу гэдэг бай басил тийм л юм аа.